Тэгээ өнөөдөр бид нэр цаг үетэйгээ нийцүүлээд гэх юм уу да ерөн Монгол төвний маань цагаан сарын баяр болох гэж байна. Энтэйгээ уялдуулаад цагаан сарын баярыг ерөн хэрхэн хаанаас эхлээд тэмдэглээд эхэлж вэ? Гэх юм да ямар нөлөө аваад одоо үед хүрээд ирвэ гэдэг талаас нь судлаад үүний зэрэгцээ шин сартаа холбогдуулан Библиэлд бас ямархан утга хөгтгөн байдаг. Тэрнтэй бид нар хэрхэн дүүцүүлэн ойлгож болох вэ гэдэг энэ талаас нь ярих гэж бодлоо. Тэгээд монголчуудын цагаан сарын тухай түүхэн их сурвалжаас нь харуул 5 үед хувааж цагаан сарын тухай ерөн судалж үзлээ л дээ. Тэгээд нэгдүгээрт нь юуны тухайг бол Хүннү гүрний үе ба цагаан сар гэж, хоёрдугаарт нь Чингис хааны их Монгол ус байгуулсан үе болон цагаан сар. Гуравдугаарт нь 17 дугаар зууны үе буюу төвдийн буддизм Монголд илэрсэн үе болон цагаан сар. Дөрөвт нь социализмын үе буюу цагаан сар. Тавд нь ардсан нийгмийн нөлөө авсан цагаан сар гэсэн энэ 5 хэсгийн уялдуулан судлаад тэгээд он цагийн дараалалаар нь ярих гэж бодлоо. За эхлээд мэдээж Хүннү гүрний үе ба цагаан сар гэдэг энэ сэдвийн тухай олон эрдэмтэн судлаачид нийтлэлдээ болон телевизээр өгж байгаа ярилцлага дундаа бас манай Монгол улсын ерөнхийлөгч хүртэл ярианда Хүннү гүрнээс уламжлагдсан ирсэн цагаан сар гэж ерөн ярьдаг. Тэгээ яг Хүннү гүрний үед цагаан сарыг Монгол тэмдэглэж ирсэн үү гэвэл бас асуудалтай гэж зарим эрдэмтэд нь үзэж байгаа. Харин зарим нь болохоор тэмдэглэж ирсэн гэж ерөн үздэг юм байна.